бүхэнд үчийн мэдээ танилцуулъя. Эрүүл аюулгүй орчинд ажиллаж хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан нэгэн хууль саяхан батлагдлаа. Үйлдвэрийн ослоор нас урагсдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд гэхэд 500 хүн ажлын байранд ослсон гэсэн тоог хууль сайхуулагчид хэлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай асуудал сайхны хүртэл хөдөлмөрийн хуулийн нэг бүлэгтэл багтаж байжээ. Тэгвэл ашигт малтмал олборлолт барилгын ажил, химийн бодисын хэрэглээ эрс нэмэгдэж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдал байнга хөндөгдөх болсон. Түүнчлэн мэргэжлээс шалтгааллах өвчнөж өсөж байгаа. За юунаас шалтгаалж байгааг судлах байдал чангалтгүй байна. Дээрх асуудлууд бол мөн хүйтэн халуун орчин тоосчлтгээд эрүүл ахуйн ямар нөхцөлд ажиллах талаар нэг бүрчлэн хуульчлагдсан байна. Манай орны үйлдвэр аж ахуйн газруудад сүүлийн 10 жил гарсан осол 4460 хүн өртснөөс 5300 536 хүн нас орсон байна. 506 хүн дахир дутуу болсон байна гэсэн бас харуулсалтай тоо байна. Тэгэхээр энэ үйлдвэр аж ахуйн газар хэлбэр хэв шинжид маш их олон янзтай болж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хүнд үйлдвэрийн одоо бас элементүүд бас үүсэж байна. Уул уурхай, дэд бүтцийн чиглэлийн маш олон үйлдвэр аж ахуйн газрууд байгуулагдаж ажиллаж байна. Ганцхан одоо төрийн хэлбэрийн гэхээсээ илүүгээр ажил олгогч нар энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол улсын тогтоосон хууль дүрм журамд яаж нийцэж ажиллах вэ? Тэр одоо ажилтнаа тавих анхаарал нь тэр ажлын байрны нөхцөлийг яаж сайжруулах вэ гэдэг асуудлыг энэ хуулиар одоо зохицуулж өгөх ингэж оролцсон байна. Улсын хурлын чуулганы 5 дугаар сард батлсан цөөхөн хуулийн нэг нь энэхүү хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль боллоо. Энэ хуулиар анхан шатны болон орон нутгийн засаг дарга нарын хүлээх үүрэг, үйлдвэрчний эвлэл ажил олгогчдын үүрэг хариуцлагыг нарийн тодорхой заасан байна. Улсын үйлдвэрийн газар, хувийн сектор, бүр малчит хүртэл энэ хуулинд хамрагдах юм байна. Монгол залуус гадаадд суралцахад хамгийн бэрхшээлтэй зүйл нь сургалтын төлбөр амжиргааны өртөг байдаг. Гэхдээ тэдэнд туслах тэтгэлэгт хөтөлбөр олон байдаг ч оюутан залуус тэр бүрэн хамрагдаж чаддаггүй байна. Тийм учраас тэдэнд зөвлөгөө өгөх боловсролын нээлттэй өдрөлөх өнөөдөр мэдээлэл технологийн үндэсний паркт боллоо. Донор байгууллагуудаас сургалтын санхүүгийн дэмжлэг авахд хамгийн гол нь хэлний төвшин мөн суралцах эдвэх гэж тэтгэлэгт боловсрол төвийнхэн хэлж байна. Тэд Америк нэгдсэн улс, Швейцар зэрэг улсын боловсролын сайн дурын байгууллагатай хамтран оюутан сурагчдад зөвлөгөө өгөх, тухайн сургуультай холбоо тогтооход туслах юм байна. Хамгийн гол нь гадаадад тэтгэлгээр суралцуулна гэсэн хуурамч зарын дагуу олон залуус хөрөнгө мөнгө цаг заваар хохирч байгааг зогсоохыг тэд зоржээ. Тийм учраас олон улсын их сургуулиудын тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуулахаар бэлтгэсэн байна. Гадаадд сурах хүсэлтэй зөндөө олон хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүд маань гадаадд сурах боломж, тэр тусмаа тэтгэлгээр сурах боломж, ямар боломжууд байгаа гэсэн тэр боломжуудын талаар хэлж байгаараа илүү бас давуу талтай. Нөгөө талаараа манай энэ нээлттэй өдөрлөгт Америк нэгдсэн улсын соёл мэдээллийн төв, Швейцарын соёл мэдээллийн төв, олон улсын боловсролын сан гэх мэт одоо сайн дурын олон улсын тийм боловсролын үйл ажиллагаа явуулдаг тийм байгууллагууд оролцож байгаа. Одоо энэ байгууллага олон улсын 20-од боловсролын байгууллагатай хамтран оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байгаа юм байна. Ирэх даваа гаргаас хөрсөн дээр цочир гүйтрхийг цаг урчид анхааруулж байна. Ихэнх нутгаар хүчтэй шорон шуурх урьдчилсан мэдээж гарсан байна. Аз төв тархад байгаа интровирус 71 буюу гар хөл амны өвчлөл хөдөө орон нутагт ихсэж байгаа гэж эмчнэр анхааруулж байна. Нийслэлд энэ өвчлийг тогтоом барьж чадсан гэж эмчнэр мэдээллээ. 2-5 настай залуудыг сургуулийн өмнөх боловсролд бэлтгэх шинэ хууль үйлчилж эхэллээ. Энэ жилээс хөдөөгийн баг бүрт явуулын, удирдлын, багийн цэцэрлэг ажиллуулж сургуулийн өмнөх боловсролд хамгаалтыг 90% түргэнэ гэж мэдээлж байна. Орос албаны улсын шинэ ерөнхийлөгч Дмитрий Медведев манай урд түвшид албан ёсны айлчлалаа үргэлжлүүлж байна. Манай урд хойд бүршийн төрийн тэргүүнээр стратегийн хамтын ажиллагааны хөгжлөн эдийн засаг түлхэж болно гэдэгт санал нийлтэй байна. Ээхэн гигэнтэй 14-р далал ам Их Британий ерөнхий сайд Гордон Браунтай уулзалт хийлээ. Далал амын хятадын их баригчдтай төдийн асуудлаар яриа хэлцээ хийхэд нь Браун туслахаа амлаа. Одоо дэлхийд дахинд болж байгаа үйл явдлын мэдээ танилцуулъя. Европын сансрын агентлаг сансарт нисэх хүсэл сонирхолтой хэн бүхний анхаарлыг татгууц нэгэн сонирхолтой ажлын санал тавьсан байна. Сонинд нийтэлсэн энэ ажлын саналын дагуу хэд хэдэн хүн ирж бүртгүүлсэн байна.
Энэ зарлаас үүсгэд Европын сансрын агентлаг 8 сансрын нисгэгч тэр дундаа 4 сансрын нисгэгч нарын гүйцэтгэх үүрэг 27-оос 37 насны иргэдийг бүртгэхээр болсон байна. Гэхдээ тэдгээр хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орж сансарт нисэх боломжтой эсхийг судалсны дараагаар физик, химийн, англи, орос хэлний шалгалт өгөх хэрэгтэй юм байна. Энэ нь олон улсын сансрын станцад орон орны мэрэгчлэтнүүдтэй саадгүй ойлголцох шаардлагын улмаас ийм шалгуур тавьжээ. Одоогийн байдлаар энэ зарлалын дагуу Европын 17 улсын иргэд хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд 10 сарын туршид сургалтанд оролцож дээрх шалгууруудыг давсныхаа дараагаар сансарт нисэх боломжтой болох юм байна. Францад зохион байгуулагдаж байгаа олон улсын Каннын кино наадмын шилдэгүүдийн шагналыг гардуулах ёслолын өдөр ойрцоор байна. Энэ удаагийн кино наадмын шилдэг уран бүтээлийн номинацид Америк нэгдсэн улсын найруулагч Джеймс Грей 2 дурлал киногаараа өрсөлдөхөр болоод байна. Шилдэг кино шалгаруулах кино наадам 10 сая еврогийн ашигтай ажилласан гэсэн мэдээллийг ч мөн цацж байна. Тухайлбал 1976 онд үйлдвэрээс гарсан Америк нэгдсэн улсын жүжигчин Шарон Стоун эзэмшиж байсан Porsche төрлийн автомашины дуудлага худалдаагаар Оросын албаны улсын тэр бүлэнд 500 мянган еврогоор худалдан авсан байна. Шарон Стоун уг орлогыг тогтоох тэмцэх ажиллагаанд таниулахаар болжээ. Өнөөдөр Москва хотын алдарт Кис хамтлаг уран бүтээлээрээ шүтэн бичирэгчтэй бэлэг барьж байна. 35 жилийн өмнө байгуулагдсан энэ хамтлаг дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж байгаа юм а. Энэ удаагийн тоглолтын үеэр гэрлийн тусгай эффект болон тайз чимэглэлгээд хэд хэдэн чиглэлээр үзэгчтэй бэлэг барьж жинхэнэ урлагийн тесрэлт хийнэ хэмээн Кис хамтлагийн гишүүд хэвлэлийн хурлын үеэр илэрхийлжээ. Тэд Москва хотод тоглолтоо хийснийхээ дараагаар Санкт Петербургийн шүтэн бишрэгчтэйгээ уулзахаар төлөвлөд байна. Канадын цэргийн шинжээчид хойд мөсөн туйлд судалгаа хийх явцдаа их хэмжээний мөс хагарч хайсан болохыг илрүүлсэн байна. Эрдэмтэд энэ үзэгдлийг дэлхийн цагуурийн өөрчлөлтөд шууд холбон тайлбарлаж байгаа юм а. Судалгаанаас үзэхэд хойд мөсөн далай мөс өнгөрсөн жил 23%-аар багасж хайсан нь тогтоогдод байна. Хойд мөсөн туйлын анчны хөндөй хэмээх газар 640 км-ийн урттай 10 давхар байшинтай тэмцгүйц өндөртэй цууралд үүссэн байна. Иймээс цаашид дэлхийн цагуурийн өөрчлөлтөд тэмцэх нь дэлхийн хүн төрөлхтний энэ тэргүүний үүрэг болж байна хэмээн эрдэмтэд санал нэгдээд байна. Энэ жил Мексик улсад хар тамхины 8-тай холбоотой хүн амны хэргийн тоо 50%-аар өссөн үзүүлэлт гараад байгаа тухай тус улсын ерөнхий шүүхийн байгууллага мэдээллээ. Тус улсын ерөнхийлөгч Филип Кальдерон засгийн эрхэнд гарснаас 18 сарын хугацаанд нийтдээ 4000 гаруй хүн амнаас алдсан байна. Тэдгээр хүмүүсийн дийлэнх нь Америк нэгдсэн улсын хилийн орчим хар тамхины 8-нд оролцож байх үедээ амнасаа алдсан гэсэн баримтыг ерөнхий шүүхийн илтгэл дурсан байна. Хар тамхины 8-нд энгийн иргэдэс гадна цагдаагийн ажилтнууд ч холбогдсон байна. Тиймээс засгийн газрын зүгээс энэ хэрэгтэд тэмцэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Та бүхэнд үчи мэдээ танилцуулаа эрхэм үзэгч та бүхэн амралтын өдрөө 5 дахь өнгөрүүлээрэй.